2025 оны ээлжид намрын чуулган нээлттэй хийлээ. Тэгээд мэдээж одоо хууль ёсороо улсын хурлын тгийн тухай хуулийн зааснараа одоо 2025 оны төсвийн жил эхэлж байгаа учраас төсвийг хэлэлцэж батлах ийм одоо ажил мэдээж яг энэ цаг үеийн бас нэг өгөгдсөн ажил байна. Гэвч одоо засгийн газрын тэргүүн одоо ерөнхий сайд Зандан Шатрын үгэнд бол яг одоо энэ нийгэмд болж байгаа энэ нөхцөл байдал тэр дундаа Эрдэнэт хүний амь нас сон цэрцгийгээр одоо бүр нэг хүнд биш нэлээд олон тоон дээр за тэгээ дээрэс нь үйлдэгчд нь бас олон тоон дээр байгаа ийм асуудлын талаар бас нэг цус дурдаг бодол жоохон иргэдийн өмнөөс бол харамслаа. Нөгөөтэйгөр одоо энэ жишээлбэл төсвийг хэлэлцэж чинь энэ төсөв энэ 2025 оны төсөв ерөн энэ жилийн төсөв за ингээд одоо энэ их бүтээн байгуулалт эдийн засгийн үр өгөөж өсөлт энэ чи эцэц тэний төлөө баталж байгаа хэний төлөө хэлэлцэж байгаа зүйл юм. Монгол хүний сайн сайхны төлөө шүү дээ. Тэгэхээр энийг ямар хүн хүртэх юм? Мэдээж л эрүүл саруул амьд сэрүүн монгол хүн л хүртэн шүү дээ. Гэтэл бид нар өнөөдөр хамгийн одоо наад захын монгол хүнийхээ эрдэнэт монгол хүнийхээ амь насыг хамгаалж чадахгүй 3 сая 500 мянган одоо хүн амтай Монгол улсад ингээд бүр ийм онц хэрцгий бүлэг байж болзошгүй. За тэгээд ийм одоо юу гэдгийг нэг бид нар ч одоо кинон дээрээс л үздэг байсан, олон улсын мэдээнээс л хардаг байсан суврал аллахын шин чанартай ийм аимшигтай одоо хүмүүс Монгол улсад ийм цөөхөн хүн амтай улсад байна гэдэг бол энэ бол өөрөө маш том гамшиг. Мэдээч ард иргэдийн хувьд бол маш олон одоо асуудлууд байна. Нийгмийн эдийн засгийн одоо эрүүл мэндийн гэдэг өвчнөө олон асуудлууд байна. Жишээлбэл өнөөдөр одоо төсөвдөр татрын хөнгөвчлөх асуудлыг чухал гэж ярьж байгаа. Энэ чухал мөн боловч хамгийн нэгдүгээрт бид нар юуг ирэмлэх ёстой юм бэ гэдгийг аягуулсан ойлгох хэрэгтэй. Монгол хүний амь нас бүрэн бүтэн байж энэ одоо бидний энэ өчнөө олон одоо ажил хэрэг болж цаг зав зарцуулж төсөв мөнгө одоо зарлагдаж хилэлцэж байгаа энэ төсөв чи өөрөө ирээд монгол хүний сайн сайхны төлөө шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо нэг асуудлыг бас би хөндмөр байгаа нь шүүх засаглалыг одоо хэн хянах вэ гэдэг асуудал байна. Хэдийгээр улсын хурал засгийн газар одоо энэ шүүхийн одоо бүрэлдэхүүн за шүүгчийг прокурорыг томилж одоо баталгаажуулдагч гэсэн энэ үйл ажиллагаанд одоо шууд одоо нөлөөлөх одоо хяналт тавих одоо тийм эрх үүрэг бол бас байхгүй байна л да. Тэгэхээр зэрэг шүүх засаглалыг одоо яаж энэ зөв голдролтод оруулах вэ? Яаж авилгал хээл хахуулаас ангид одоо сэрүүн байлгах вэ? Яаж үнэхэрийн одоо альва одоо гарсан хэрэг одоо энэ гар цохирлыг яг чинхүү хохирогчийн талд тэр нөгөө одоо хохирогч нь одоо баян ядуу байна уу хамаагүй хохирогч нь баян ядуу байна уу хамаагүй ямар нэгэн ашиг сонирхлоос ангид яг энэ иргэний төлөө хохирогчийн талд шийддэг энэ байдлыг яаж зохицлох вэ гэдэг асуудал айгүй чухал. Тэр би өнөөдрийн чуулган хэрвээ одоо ингээд хилцэгдэж явсан бол би бас ийм асуудлыг хөндөж улсын хуралд ийм уриалга гаргах гэсэн тэрний үг гэхээр зэрэг бүх улсын хурлын гишүүдийг мэдээж энэ дотор салбар бүрийн төлөөлөл болсон одоо маш олон одоо нийгмийн төлөөллөөс орж ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ хэдий тийм ч гэсэн бидний хамгийн нэгдүгээр зорих ёстой юм бол монгол хүний амь нас. Тэгэхээр монгол хүний амь насыг хамгаалахын тулд за ялангуяа бид нар одоо жишээлбэл ингээл зам дээр л гэхэд бид нар ингээд жилдэл гэхэд хэдэн мянган хүний амь нас амьдралынхаа төлөө ажил хэрэгэ бүтээж аваад ингээд золгүйгээр гинти ингээд нас баралт ингээд маш их тохиолдож байна. За тэгвэл энийг бид нар одоо урьдчилан сэргийлэх боломж биднэрт хомс байгаад байгаа юм байж. Энэ өөр хүчин зүйлтэй юм байж гэхэд ядчил ийм онц, ийм хэрцгий, ийм одоо аллагын шин чанартай ийм хүмүүсийг уучлж өршөөгөө татар төлөгчдийн мөнгөөр насаар нь ингээд нэг амийн зогоогоод шоронд байлгаад байх зөв үү гэдэг асуудлыг ярмаар байгаа. Хэдийгээр цаазын ялыг одоо цаазын ялгүй улс босноор Монгол улс дэлхийд одоо арчлаараа бас нэлээд одоо бэгцэн улс гэдгийг харуулж чадсан ч гэсэн одоо ингээд ийм цөөхөн хүн амтай улсад энэ хүмүүсийг ингээд өршөөгөөд уучлаад өнгөрсөн хугацаанд бид нар өчнөө бас олон ноцтой хэрэгүүд үзэж штэ бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлүүлдээд алчиж जैन хүүхдийг бүр зориудаараа олж очиж аваад хүчирхийлчээ тэгээд бас ингээд булаад алчиж जैन тэр бид нар ийм хэрэгүүдийг нөө цаазын алгүй орон гэдгээрээ одоо бүх насаар нь ч байдаг юм уу тодорхой хугацаагаар хорих ялчин энэ хүмүүсийн менталд ийм гаж хүмүүсийн менталд одоо их хурц санагдахгүй байна шүү дээ. Тэгэхээр зэрэг
би ийм саналыг бүр төвшүүлье гэж бодсон. Улсын хурлын дараагаас ажлын хэсэг бүр байгуулад тэгээд энэ цаазын ял дээр ялыг одоо ямар нөхцлөөр нь сэргээх вэ гэдэг тэр ангиллыг судлах тийм ажлын хэсэг байж болтгүй мó. Ялангуяа бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн амийн хохироосон энэ тохиолдолд мөн түүнчлэн хүнийг онц хэрцгийгээр одоо яргалан хөнөөсөн энэ нөхцөлд бол ерөөсө цаазын ялыг сэргээдэг байвал яасан бэ гэсэн ийм саналыг төвшүүлье гэж бодож бэлтжижсэн. Тэгээд харамсалтай нь одоо Арчилсан намын одоо санаачлагаар төвшүүлсэн саналаар чуулганыг бол 2 өдөр хойшлууллаа. Тэгээд ер нь бол бид нар ингээд нөгөө энэ улсын хурлч одоо бас хилцэх асуудалт ийм тухай гэдэг ингээд бас ингээд хэлж ярих юм ч гэсэн бас маш хязгаарлагдмал байдаг. Тэгээ уг нь бол өнөөдөр хэдий тийм ч гэсэн төсвийн асуудалтай холбоод энэ саналыг тавья гэж бодож исэн боловч боломж олцсонгүй. Тэгэхээр би таад бас яриа өгчэй гэж бодоод ингэж хэлсэн. За мэдээж их хүний хувьд, эмэгтэй хүний хувьд энэ бол одоо төсөөлөшгүй зүйл шүү дээ. Жаалган дээрээ бөмбөрүүлсэн 16 нас хүрээд эн чи яг амьдралын сайн сайханд очдог байсан энэ цэцэг цэврүү шиг насандаа ийм амар онц хэрцгийгээр алагдж байна. За тэгээ дээрэс нь хамгийн аюултай нь энэ хүмүүсийн өөрсдийнх нь байгаа байдал хандлагын асуудал. Энэ бүр маш ноцтой. Тэгэхээр миний хувьд бол одоо гардаж хийсэн зохион байгуулсан тэр хүнд бол одоо тэр ялын дэд хэмжээ цаазын ялыг өгөх. За тэгээд хамтран оролцсон эмэгтэйчүүдэд мөн одоо 20 ялын дэд хэмжээг өгөх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл ингэхгүй бол энэ хүмүүс дараагийн ийм балмад хүмүүсийг сэтэлжүүлж байна. Нийгэм одоо өөрөө ямар ороо босгоо болж байгаа вэ? Мэдээллийн урсгал ямар зүй бус мэдээллийг асар ихээр одоо хүүхдүүдийг багаас нь ингэж одоо бас оюуны ийм сонин гаж одоо нөлөөтэй болгож байгаа хэлээ. Тэгэхээр зэрэг одоо бид нар цаашдаа хүүхдүүдээ, үр хүүхдүүдээ ер нь энэ одоо нийгмийг яаж аюулгүй байлгах юм? Тэр зохих ёстой зүйлийг одоо чанд хатуу хийхээс өөр аргагүй. Яг би бол урд нь бол ингэ цаазын ялгүй болсонд маш их баярлдаг байсан. Тэгээд ер нь бол цаазын ял гэдэг чинь өөрөө бас үнэхээр хин нэгэн хилмигдсэн тохиолдолд бол дэндүү харамсалтай буцааж болохгүй хэрэг байдаг учраас энэ цаазын ялгүй байх нь бол зөв гэж боддог байсан. Гэхдээ одоо ингээд бид нар хизээч бидний амьдралд ийм юм гарч ирээд хин нэгэн одоо энэ хүмүүсийг өнөөдөр ингээд одоо нэг зөөлөн яллаа ингээд ингэчих юм бол дараад үнэхээр өөрийнхөө ус хонзон сандаг хүмүүсээ энэ хүмүүс ч бол айхтар ус хонзон сандаг хүмүүсээ биш зүгээр ингээд бараг л ингээд нэг гаж хүслээ хангах гад ингээд алдсан байгаад байна шүү дээ. Тэгтэл тэгвэл дараагийн үнэхэрийн олон жил зэвүүцэж явсан, хорсож явсан тийм хүмүүсээ ийм байдлаар хөнөөхгүй байна гэсэн тийм баталгаа байхгүй болчихж байгаа хгүй. Тэгэхээр бид нар одоо бас яг ийм зүйлээр үнэхээр хууль хяналт чангадах одоо ялгийн бодлогыг чангадах нэгэнт бид нар урьдчилан сэргийлээд бүх хүмүүсийг хамгаалж чадахгүй бол ядаж ялгийн бодлогыг бас чангадахаас өөр аргагүй юм байна л гэж би харж байна.